Бүгд найрамдах энтэг улсын Ахмадабад хотод зохион байгуулагдсан доктортой байдлыг дэмжих үйл хэргийн төлөөх боловсрол олон улсын хурал 2025 оны 1-р сарын 9-өөс 11-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэтхийн Ахмадабад хот дэх байгаль орчны мэдээллийн төв, дэлхийн байгаль орчны боловсролын сан, ЮНЕСКОтой хамтран зохион байгуулсан энэхүү хуралд 20 орчим орны 500 гаруй төлөөлөгч оролцлоо. Манай улс эко сургууль олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгаль орчны мэдээлэл сургалтын төв төрийн бас байгууллагаар ахлуулсан Орхон Говь Сүмбэр аймгийн цэцэрлэг сургууль, Амгалан дэлхийн төрийн бас байгууллага, доктортой хөгжлийг дэмжигч ПИК цэгийн сайт, доктортой хөгжлийн төлөөс төлчтийн клуб, Хөвсгөл далайн ээж нийгэмлэг, нийгмийн хариуцлагын хүрээнд доктортой хөгжлийн боловсролыг дэмжин ажилладаг Бат Power хувьцаат компани төлөөлөл болох 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирлээ. Өнөөдрийн хурал бол Энэтхэгийн Ахмадабад хотын байгаль орчны мэдээллийн төв гэдэг энэ байгууллага дээр зохион байгуулагдаж байгаа. Энэ байгууллага бол өнөөдөр одоо 40 жилийнхаа ойг хийж байна. Тэгэхээр энэ нь бол төрийн бас байгууллага. Энэтхэгийнхаа одоо засгийн газар тийм ээ төртөөгөө хамтраад доктортой хөгжлийн боловсролыг үндэснийхаа хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр бол үүрэг хүлээж тийм ээ ингэж ажилтдаг ийм байгууллага байгаа. Тэгэхээр энэ байгууллага маань бол зөвхөн энэтхэгтэй биш. Одоо яг энэ Аз төв ялангуяа цаашлаад бүр дэлхийн хэмжээнд тэргүүлэгч төрийн бас байгууллага гэдгээрээ бол бас их онцлогтой. Энэ байгууллагын одоо дуу хоолой гаргасан судалгаа тийм ээ үйл ажиллагаанууд бол ЮНЕСКОгийн түвшинд одоо хүрч тийм ээ өөрчлөлтийг бас дуудаж чаддаг. Энэ ийм байгууллага дээр бид нар хурал үйл ажиллагаа бол явагдаж байна. Тус хурлын хүрээнд дэлгэрчид дэлхийн нийтийн өмнө тулгараад буй гол асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж дасан зохицох, доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд боловсролын үүрэг, хамтын оролцоо, боловсролын хувирган өөрчлөлтийн талаар хэлсэн юм а. I'm Kartikeya Sarabhai. I'm the founder director of the Center for Environment Education in India. This is a center which is looking at creating new pedagogies for education and methodology from the school, from kindergarten to high school and university, as well as working with the communities. This conference, which is called Education for Sustainability Action, is to say that people need to move from what they learn to act for sustainability. The time is now. We were just told that we have perhaps crossed the 1.5 degrees Celsius heat even yesterday. So I think the time is very much to do it now. I'm sure the very nice Mongolian delegation here of all 11 of you, that there would be lots of things in your traditions which are sometimes forgotten as we sometimes modernize. And it is good to go back and see what was so beautiful about those, where people lived in harmony with nature. This conference brings together people from different parts of the world to share experiences, and we will come out with recommendations which we hope will be taken by UNESCO, UNEP and others, as well as by the COP, Climate Change and Biodiversity. So we really look forward to this coming out with wonderful results. Хуралд салбарын эрдэмтэн судлаачид, багш нар, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, хүүхэд залуусын төлөөлөл идэвхтэй оролцогчид нь байж дуу хоолойгоо өргөсөн юм. Тус хурлын хүрээнд доктортой хөгжлийн төлөө Энэтхэг улс тэр дундаа 9,800 гаруй хүн амтай Ахмадабад хотын удирдлагууд, төр захиргаа, олон нийтийн байгууллагууд ямар зүйлийг хийж байгаа, ямар үр дүнд хүрэхин төлөө зорж буйг харуулсан фото зургийн үзэсгэлэн дэлгэснээс гадна аж ахуйн нэгжүүд дахин боловсруулагдах хог хаяглалаар хэрхэн эдийн засгийн үр өгөөжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй талаарх танилцуулгуудыг хийж байлаа. My name is Leslie Jones and I'm the president of the Foundation for Environmental Education. I'm absolutely delighted to be sharing some thoughts with you so that you can take back to your country and share with others so that hopefully our fee programs can grow and develop within Mongolia. We are at a critical time
in the future of our planet. We all know this. We've been at an international conference for the last 3 days talking about the 3 big challenges facing our world: climate change, biodiversity loss and environmental pollution. Through our FEE programs that you are running in Mongolia on our behalf, we can help through education and, very importantly, through taking action, understanding what needs to happen and then actually doing it. We can really help to make a difference and to turn the tide on these huge issues. Бүх найрамдах энэтхэг улсын Ахмадабад хотод зохион байгуулагдсан доктортой байдлыг дэмжих үйл хэргийн төлөөх боловсрол олон улсын хурал 3 өдөр зохион байгуулагдсан. Энэхүү хурлын хүрээнд Монгол улсаас оролцогч, баг, төлөөлөгчид Ахмадабад хотын ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. За энэхүү цовруул нэвтрүүлгийг та бүхэн дараагийн дугаараас хүлээн аваарай.